Нүүдэлчдийн зам. Алтан Москва. Хоёрын 2002 оны 1-р сарын 16-ны өдөр алс холын моринд өдрөөлж их замын эхэнд гарч ирлээ. Оросын холбооны халимг улсад очихоор Монгол улсын хойд хилийн Сэлэнг аймгаас Москва орох олон улсын галт тэргэн суулаа. Ингэж зориход миний хувьд амьдрал хүнд байлаа. Тэр үеийн төр засгийн төв хэвлэл ардын эрх сонинд хамт ажиллаж байсан оюун хүү гэдэг бүсгүй надтай хамт явж халимг улс хүртэл хэлмэрчилж өгөх болсон юм. Тэр чи миний зардлыг дагаад халимг оруулчих. Тэр болтол би замын бүхэл хүмүүстэй ярьсан. Боломжийн хүмүүстэй холбоо тогтоосон. Одоохоо явахгүй бол би дахин зав гаргаж чадахгүй болно гэсэн юм. Харин халимгаас оюунаа буцахгүй цаашаа Франц гарах бодолтой байгаа гэдгийг хэлсэн байлаа. Нэг яваад зам мөрөө гаргачихсан байхад Монгол руугаа буцахын хувьд гайгүй үздэй гэж би зориг шулуудан бодсон юм. Энэ тухайга найз нөхөд эхнэр охин хэнд хэлсэнгүй. Яагаад гэвэл тэд зөвшөөрөхгүй. Харин энэ тухай готовд орчин оюун чимэгтэй хэллээ. Чи явж үзэх хэрэгтэй гэж зоригжуулж байсан ганц найз минь оюун чимэг маань юм. Тэр миний багын найз яруу найрагч Баттөмрийн эхнэр л дээ. Бид гэрүүлийн найзууд. Бид хоёр Баттөмрөөс манай эхнэрээс хүртэл нуулаа. Хэрв хэлвэл загнуулах ажил гарна. Гадаа дотоодоос ирсэн загтлуудыг оюун чимэг үдсэн юм. Тэгээд чи ямар тааж хурдан гарч монголчуудтай уулзаа. Тэгж үж энэ ажил цааш явна гэж шахаад байлаа. Үнэхээр ч тийм байсан. Би алсын замд гарахаар шулуутсан юм. Тэр үед сэтгүүлийн 3 дугаар гарч гадаадын 32 орноос захиалга ирснийг сэтгүүлээ гаргах хөрөнгө мөнгөгүй улмаас төв шуудангаас буцаасан үе. Найз минь надад зориг оруулж тэр үеэр өөртөө ажил гарган ажилласаа Сэлэнг аймагт томилолт авч тэндээс намайг үдэж гаргасан билээ. Эмэгтэй хүний ухаан шаргуу чанар тун хэрэгтэй шүү. Сэлэнг орохын өмнө Дархуул аймагт нэг ангийн нөхөр чагнаад оржинтой хэд хонож компаниудтай уулзлаа. Дааман компани захирал Баттурж гэдэг залуу их тусыг хүргэлээ. Тэднийг хурдан зээрдгээд алттай арих гаргаж байлаа. Оюунлаг тусархаг тэр залуугийн ачаар замын зардлаа базааж авлаа. Тэр үед чагнаагийн аав Эрдэнэцэнгой Улаанбаатараас хүүгийндээ очиод байсан юм. Тэд намайг хэрэн дээл сүртэй гаргаж өгсөн. Чагнаагийн эхнэр хишиг сүрэн миний замын хүнсийг базааж өглөө. Ингээд л холын замд гарах боллоо. Бас яарах нэг шалтгаан байсан юм. Миний хадам аав галсан осор гэж хангаа шиг түшигтэй буянтай өвгөн буурал байдаг. Өвгөн маань тэгэд 90 нас зоголсон ч тэнхлүүн нэгэн байлаа. Энэ өвгөн миний эхнэр даваа сүрэнгийн өвөө юм. Эхнэр маань энэ хүн дээр өссөн ганц охин л болохоор өвгөн бидэнтэй л хамт амьдрна. Манайх охин хүү хоёртай. Охиныг мөнх туул гэдэг хүүг бэлгүүн шагаагийн. Өвгөн 2 зэгээ өөрийн охинтойгоо эрхлүүлээд тэдний санхүүг дааж байдаг хүн л дээ. Тийм болохоор өвгөнийг амьд дээр гадагшаа яваад ирээ. Хэрв өвгөн маань бурхан болчихвол би явж чадахгүй гэж бодогдоод байх боллоо. Тэгээд л яарвчлан шийдсэн хэрэг. Тэр үед хүү маань эмнэлэг твтэн эмчлүүлж байлаа. Хүүгээ эргэж очихдоо хоёулах 8-члэн ярьлаа. Хүү маань 10 настай жаахан. Миний хүү сайн сонсож бай. Эрх хүн зоригтой, дэсвэртэй, ухаалаг, зоригтой байх ёстой. Ямар нэгэн үйл зорьсон бол тэрнийг хийх л хэрэгтэй. Аав нь чамтай нэг юм тохирохоор ирлээ. Миний хүү эрчүүдийн нууцыг хадгалж чадна үстэй. Чадна. Аав нь маргааш гадаад явахаар шийдсэн. Удаж магтгүй. Удахгүй ирж ч мэднэ. Та ч энэ тухай эгч ээж ер нь хэнд ч битгий хэлээрэ. Аав нь явдлынхаа тунд мэдэгдэнэ. Тэгээд удаад үйл яах юм? Аав нь аль болох хурдан явахыг л хичээж шít. Та тэгээд таашаа явах юм? За цаа тал нь халмиг ороод буцаад Шинжаанаар ороод ирэх болов. Удах юм байна да. Та удах юм бол биний хүү аавыгаа санаж болохгүй шүү. Түрхэн эдгээд гэрээ сайн хараад эрх хүн шиг байдаг юм шүү. За таныг ирэхгүй болчихвол яах вэ? Аав нь ирнэ. Сурггүй алга болчихвол хадамжтай байгаарай.
эндэж үргэлдлээ гэвэл битгий очоорой. Эцсийн бүлэгтэй адилхан хүний орчлон шүү дээ. За юу хүмүүн гэж захилаа. Амхантаа юмыг яаж мэдхүү гэсэн бодлоор зоригжуулж байгаа санаа. Хүүгээ үнсээ дэмлэгээс гарлаа. Хүү хойноос гайхасхийн харна. Гентийн явдалд алмаарчи тэргэлсэн байгаа нэлтэй. Бэж хүүдээ зоримог байгаагаа харуулах бодолтой гараа дохиод гадах шагарлаа. Ингээд л шуударч явах замаа хөөж эхэлсэн юм. Эхэлж байгаа ажил маань гадаад орчинтой зоригтой харьцахгүйгээр ураг шахах шинжгүй төдийлөн агцгүй болох нь тодорхой байлаа. Ер нь яваанда энэ санаагаар улс төр хийх мөнгө босгож болох юм байна гэж ойрхон зур хийргсэн бодолтон гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Хаяа хүмүүстэй бодол санаагаа хуваалцахад заримд нь гадаадын харьяат Монгол угсааны бэлтэй хүмүүсээс мөнгө босгож болох юм байна гэсэн санаа хамгийн түрүүнд төрөөд байгааг анзаарсан. Тиймээс өчүүхэн ашиг сонирхлын төдий бодол санаагаар хүмүүстэй холбогдохгүй байхыг хичээх боллоо. Алсын замд мордох гол шалтгааны нэгэн учир ийм байлаа. Бидний сургуульд байх үед Алтан Москва гэж сургуулийн багш нар сум нэгдлийн дарга нар ер нь хөдөө нутагт очсон дарга даамлууд хүнд итгэлтэйгээр ярьдаг байлаа. Та нар ажлаа сайн хийвэл Алтан Москва орж үзнэ гэдэг байсан юм. Тэр үед хончин Намхай Нэмбүү гэдэг хүн хөдөлмөрийн баатар болоод Москва яваад ирсэн. Тэр хүн холын Москва хотон дотор мөн байжээ гэж радиовт ярилцлага өгтөө хэлсэн нь тэр үед олон хүнд урам өгсөн үрээ болж байлаа. Анх зөвлөлт Орос улсын сургуулиудад олон охид төвгүүд явж эрдэм ном сурч байсан цаг саяхан. Социалистемиг орнууд зах зээлд орсноор Монголын 8 ачид бусад хүмүүс Орос улсыг зоргоор зорчих болсон юм. Хол ойрын ялгаа арилж холын Москва хаяанд байх боллоо. Бэдэн явагчдын нэгэн болох бие бэр тэртээ хижил мөрний хөвөнд орших халимг улсыг зорин их Орос улсыг хөндлөн гулд туулах замдаа Улаан үүд хотод бууж Бурайдын шинжлэх ухааны академийн Монгол судлалынхантай уулзлаа. Бурайд улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Бербедаев Геннадий Монхорович, Бурайд улсаас Монгол цуг төлөөлөгч Манжуев Геннадий Николаевич гээд хүмүүстэй танилцлаа. Улаан үүд хотод дэлхийн анхны Монгол эрдэмтний тухай сонслоо. Бурайдын их эрдэмтэн Банзрын дорж 1822 онд Гутетевскийн гэж Сэлэнгийн нутаг Жидинскийн аймагт төржээ. 1833 онд Атаман Николаевскийн сургууль, 1835 онд Троицкосавск хотно Монгол Оросын хамтарсан цэргийн сургууль төгсөв. Казань хотын эрэгтэй хүүхдийн гимназид сурчээ. Тус сургууль 1842 онд алтан медальтай дүүргэсэн байна. Ингээд 1842 оны 9-р сард Казанийн их сургуулийн нийгмийн факультетэд философийн ангид нэлсэн оржээ. Тэр сургуульд Монгол, халимаг, манжхэл сурсан, санскрит түрэг судлаач, англи, герман, франц, латин хэлийг төгсөө эзэмшжээ. Тэрээр алдарч Монгол эрдэмтэн Ковалевскийн удирдлагын дор татар Монголыг язгуур гарлаг гэсэн сэдвээр кандидат. Монгол түрэг хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цол зэрэгтэй 1846 оны 7 дугаар сарын 5-ны өдөр сургуулиуд үргэжээ. Тун удалгүй 1846 онд хар дом буюу бөөгийн заншил Монголд нийтлэн хэвлүүлсэн байна. 1847-оос 49 онд Санкт-Петербург хотын музейн Азийг хариуцсан салбарын археологчээр ажиллах хугацаанд Оросын эзэн хааны дэргэдэг археологийн салбарын сурвалжлагч гишүүн болжээ. Чингис хааны ачи Сүнкэгийн тухай бичвэр болон дурсамжийн тайлбар. 1848 онд их хааны зарлагдаг эргэ буюу Орос хэлнээс махчлан орчуулбал Монголын их хаадын зарлагтай төмөр пайз нийтлэл хэвлүүлжээ. Монголууд онцгой сайн мэддэг. Бурайдын ард төмрийн бахархал болсон эрэг хүн Дорнод Сибирийн онцгой албаны даргаар томилогдсон ажиллаж байжээ. Төв Аз болон монголчуудын удмын ёс заншилтай холбоотой түүхийн олон баримт сэлт Монгол бөөгийн цан үйл
Цагаан сарын учир утгын тухай орос хэл дээр бичиж 1846 онд гаргасан нь Европ төдийгүй дэлхий дахинд Монголыг таниулсан үйл явдал болсон юм. 1849 онд эзэн Чингис хааны чулуун дээрх бичээс Монгол гэдэг нэрийн язгуур гарал үүслийн тухай, Чингис гэдэг нэрийн тухай, Эрдэнэцүү хотын тухай судалгааны бүтээлүүд гаргажээ. 1846 онд хийсэн Манж Орос Монгол хэлний тойл бичгийн гар бичмэл нь эдвэ Ломносовын их сургууль хадгалагддаг байна. 1848 онд Иркутскт судалгаа хийх гэж очиод биеийг өвдөжээ. Гэвч эмнэлэг точлоггүй ардын эмчилгээгээр явсаар 1855 онд тэнгэрт хэлсэн юм. Энэ тухай эрхүүгийн мэдээ сонины 1855 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дугаарт Бүрээдийн анхны эрдэмтэн 19-р зууны дэлхийн Монгол эрдэмтэн Төв Азийн түүх ёс заншил судлаач Дорно Сибирийн онцгой хэргийн хэлтсийн дарга Ванзаров таалалд өгсөв. Ихээ гой цэцэг жимгэлэлтэй морин тэрэгтэй жуудсанд түүний цогцыг байрлуулсан. Яг хойно лам гомб майныг ном уншаад явж байна гэж тэмдэглэн бичижээ. Одоо Улаанбаатар хотод Ванзаровын нэрмжит багшийн их сургууль байдаг. Сургуулийн өмнө талд түүний хөшөөг урлан босгожээ. Мөн Улаанбаатар Хягт Казан эрхүүдэд түүний нэрмжит гудамжууд байдаг. 1992 онд Будай эрдэмтэн Банзрын дорж зориулж дурсгалын гэрэлд хөшөө босгожээ.